Эр хүн модон байшинд суурьсан анхны шөнө. Гинэт нэгэн хурц хумс хаалганы завсраар цохив. Тэр эр тодорхой мэдэрч байлаа. Байшингийн эргэн тойронд ямар нэгэн зүйл эргэлдэж байв. Тэр завсраар шагаатал. Хос томнууд гинэт өөдөөс ширтэж байлаа. Айдас арчаагүй байдал донд тэр шөнийг өнгөрөв. Өглөө нь тэр хаалганы өмнөх исэн дээр хачин жигтэй мөрөөд дүүрэн байхыг харав. Өчигдөр шөнө модон байшинд нэвтрэхийг юу оролцсон юм бол хариуг нь олохын тулд тэр өглөөгөр цонхны дэргэд отож эхлэв. Гэвч усан дундаас олноороо хүн дүрст мангасууд гарч ирэхийг харав. Тэд ирэг дээр цугларч дуусаад энэ арал дээр хүний барилгууд руу дайрч эхлэв. Түүний бууны сум удалгүй дууслаа. Тасралтгүй цуврах мангасуудын сүргийн өмнө түүний нүдэнд бухимдалт цөхрөс дүүрэн байв. Тэр хүнийг Паул гэдэг. Хотын шуугианаас залхсан тул цаг уурын станцтай 1 жилийн хугацаатай гэрээ байгуулжээ. Эзгүй зэлүүд аралд ирж цаг уурын станцын даргаар ажиллахаар болов. Паул 50 амьдралын тухай мөрөөдөж байх тэр үед түүнийг дагалдан ирсэн Ахмад нэг л биш байгааг анзаарав. Өмнөх станцын дарга заншлын дагуу ажлаа хүсэлгэн өгөхөөр ирээгүй байлаа. Харин цаг уурын станцын барьсан модон байшин удаан хугацаанд хөнгөө байсан бололтой. Ахмад ойролцоох гэрэлт цамхаг руу нэг харснаа. Тэнд очиж манаачаас учрыг нь асуухаар шийдэв. Тэд бартаатай жимээр явсаар гэрэлт цамхгийн суурьнд хүрлээ. Гэвч нүднийх нь өмнөх дүр зураг тэднийг цочирдуулав. Гэрэлт цамхгийн эргэн тойронд үзүүртэй модон өргөснүүд зоосон байв. Анх харахад хатуу хамгаалалттай дайны цайз мэт. Паул модон хаалгыг хүчээр мөргөн онгойлгов. Ор дээгүүр өснөөс нь бужигнсан эргүүн нойрсож байлаа. Ахмад хаалгыг нээгээд шууд асуулаа. Өмнөх цаг уурч хаашаа явсан бэ? Гэрэлт цамхгийн манаач огт тоосон шинжгүй хэлв. Тэр нөхөр саяхан ханиад хүрсэн юм. Тэгээд далаад сэлхээр гүйж ороод живчихсэн. Ахмад зүн савнгороо манаач худал хийж байгааг мэдэж байв. Гэвч нүүрэн дээр нь илчилсэнгүй. Харин Паулд өөртөөгөө хамт арлаас явахыг зөвлөв. Гэвч Паул зөрүүдлэн татгалзлаа. Тэр угаасаа хорвоогийн шуугианаас зүгтаах гэж ирсэн. Ийм амьдралаа амархан орхиж яаж чадах билээ? Хорвоогоос тасарсан энэ амьдралаа Ахмад дахин ятгасангүй. 1 жил хүрэлцгүйц хүнс хэрэглэл үлдээгээд далаачдаа дагуулan завиа хөдөлгөж одов. Паул цаг уурын станцын жижиг байшинг хурдан эмхэлж энд албан ёсоор суурьшлаа. Гэвч тэр хараахан ухаараагүй байв. Энэ газар түүний насан туршийн хар дарсан зүүдний эхлэл болохыг шүн буухад Паул өмнөх ажиглагчийн үлдээсэн тэмдэглэлийг санамсаргүй сөхөв. Дотор нь нэгэн эмэгтэйн зураг хавчуулагдсан байлаа. Тэр эмэгтэйг эхнэр нь байсан гэж бодмоор. Гэвч тэмдэглэл цаашлах тусам улам хачин болов. Хүнч биш, загасч биш хачин амьтад олноор гарч иржээ. Яг тэр мөчид гадаа хүчтэй мөргөх чимээ сонсогдов. Аимшигт хурц хумс хаалганы завсраар цохив. Тэр хүн зөнгөөрөө нэг өшөглөн. Гэвч хаалганы цаадах чимээ намдсангүй. Ийхүү үүмэн шуугаан дунд бүтэн шүн өнгөрөв. Гадаа тэнгэр гэгээ ортол. Паул өрөөнийхөө хаалгыг нээж шалгаж зүрхэссэнгүй. Гэтэл тэр гисэн дээр хачин жигтэй олон мөр үлдсэнийг олж харав. Өчигдөр шөнө өөрийг нь дайрсан зүйл чухам юу болохыг ойлгохын тулд тэр гэрэлт цамхаг руу цамхгийн манаачаас тусламж ирэхээр явлаа. Гэвч Паулын хүсэлтийн хариуд мөстэй хүйтэн бохир уусал ирэв. Намайг оруулаач. Та хөлөг онгоцтой хамт явах ёстой байсан юм. Гэрэлт цамхгийн эргэн тойронд ширгсэн мэт хүйтэн модон өргөсийг хараад тэр хүн тэдгээрийн учрыг эцэст нь ойлгов. Үүнийг сансан даруйда тэр цаг уурын байшин руу хурдан гүйж буцав. Мөн хамгаалалтын бэхлэлтүүдийг дуурайн барьж эхлэв. Тэр хүйтэн сэтгэл цамхгийн манаач арас дээр мангаснууд үзэгддгийг аль эрт мэдсэн нь завтай. Харамсалтай нь тэр юу ч анхааруулсангүй. Тэгээгүйсэн бол Паул өчигдөр Ахмадтай хамт яваад өгчих байлаа. Тэр хаалга цонхоо банзаар чанга бэхлэв. Паул Ахмадын үлдээсэн зэвсгийг гаргаж ирэв. Түүний ширтсэн харцны өмнө тэнгэр баг багаар харанхуйлав. Паул цонхоор шагааж мангасын төрхийг эцэст нь тодорхой харав. Тэр зүйл далаагаас гарч ирсэн бололтой. Биеийн хэмжээ нь хүнтэй бараг адилхан. Паул агшин зуур сандарч орхив. Гэвч шүдээ 100 тулалдахаас өөр арга байсангүй. Мангасын хурц савар удалгүй хаалганы банзыг цуулж эхлэв. Урт бууны хүч үнэхээр их байсан ч мангас дэндүү олон тул тогтоон барьж дийлсэнгүй. Паул эцсийн аргадаа орохоос өөр сонголтгүй болов. Тэр эргэн тойронд нь бензин аль хэдийн цацчихсан байжээ. Гартаа барьсан бамбараа шитгэхэд дүрэлцсэн гал байшинг тэр дороо залгив. Мангаснууд төр зуур ухарсан энэ мөчийг ашиглан Паул арайхийн эсэн дээр гарч зогтов. Тэр харанхуйд ийхүү бүтэн шүн суув. Маргааш өглөө гэгээ ортол. Цаг уурын модон байшин болон ихэнх хэрэглэл бүгд сүрч дууссан байлаа. Паулын хамар шархирч арал дээр дөнгөж ирсэн хүн тэр дороо задгаад хоноглох болов. Түүний харц өөрийн ирэхгүй гэрэлт цамхаг руу шилжив. Тэр хүний санаанд нэг зүйл орж бууга барин тийшээ хурдан алхав. Гэтэл замын дунд тэр цамхгийн манаач өөрөө гарч ирэхийг харав. Тэр ихэд сандарсан байдалтай ямар нэгэн зүйл хайж байлаа. Паул хадны цаагуур сэмхэн тойрч очоод хүйтэн цуст манаачийг нэг буудаж унахаар завдав. Гэтэл хажууд нь гинэт хүний дүрс чурган гарч ирэв. Тэр хүн газар дээрээ айсандаа шээчих шахав. Аз болоход тэр бууныхаа амийг цагт нь өөр тийш эргүүлв. Цамхгийн манаач сандран гүйж ирээд бөө бүү 50 гэж хашгирлаа. Паул манаач энэ мангаст үнэхээр их санаа тавьдгийг ойлгов.
Тэгээд энэ боломжийг ашиглан 8 хийхийг санал болгов. Тэр өмнө нь байсан хүн загсыг амьд үлдээнэ. Хариуд нь өөрийн хэрэглээ гаргаж өгнө. Цамхгийн манаач түүнийг гэрээс цамхагт нүүсэн оруулах ёстой. Хоёр тал шууд тохиролцож гэрээг хурдан байгуулав. Паул ч мөн манаачийн амнаас олон нууцыг олж мэдэв. Энэ эзгүй арал бол хүн загсны овог. Үе удмаараа амьдарсан нутаг. Тэд өдөр нь далайн гүнд ан хийдэг. Харин шөнө арал дээр гарч үйлсдэг. Жинхэнэ халдан довтлогчид нь Паул гэрээс цамхгийн манаач хоёр юм. Тиймээс тэд довтлуулж байгаа нь ч аргагүй. Аз босоход эдгээр амьтад нарны гэрлээс айдаг. Тиймээс зөвхөн шөнөөр довтлож чадна. Гагцхүү энд байгаа сусын дагн бол онцгой. Түүний байдлыг харахад гэрээс цамхгийн манаач аль хэдийн номхруулсан бололтой. Чи аратантай харилцаж чаддаг юм уу? Харилцаж байгаа юм биш. Номхруулж байгаа юм. Тэр үед Паул ойлгожээ. Өөрөө асар том мангасын үүрэнд орчихсноо. Тэр яагаад үүнийг эрт хэлээгүй гэрээс цамхгийн манаачаас шалгав. Тэгсэн бол дараагийн усан онгоцоор яваад өгч болох байж. Гэрээс цамхгийн манаач харин ячтай инээмсэглэн хэлв. Энэ арал ямар ч худалдааны усан зам дээр байдаггүй. Эндүүрэлгүй өнгөрөх дараагийн хөлөг. Зөвхөн жилийн дараа ирэх хангамжийн усан онгоцл байна. Энэ мангасын тамд амьд үлдэхийн тулд Паул дотор хуураа хүчээр дарж энэ бүдүүлэх солиотой этгээдтэй хүч хавсрахаас өөр аргагүй болов. Тэд хамтдаа энэ эзгүй арлын гэрээс цамхгийг хамгаална. Шүн дахин нөмөрхийг хүлээв. Гэрээс цамхгийн манаач Паулыг дагуулсан тагтан дээр эртхэн байрлав. Эхэндээ далайн эрэг орчимд бүх зүйл хэвэн байлаа. Гэтэл Паул сусын дагн модон хүрээнд хүлээтэй байхыг олж харав. Тэр амандаа хачин аялгауг давтан гаргаж байлаа. Дараагийн мөчид үе түмэн хүн загас далайн мандлыг зүсэн гарч ирэв. Гэрээс цамхгийн манаач догдлон чанга хашгирлаа. Түүний гар дах буу тасралтгүй галц цацав. Паул ийм том тулааныг үрд нь хизээж харж байгаагүй. Хоёр хөл нь өөрийн эрэхгүй ухарч байв. Далайн мангасуудтай тэмцсэн анхны шөнө. Тэр айсандаа ганц цум тавьсангүй. Маргааш нь гэрээс цамхгийн манаачийн харц жигшил зэвүүцлэр дүүрчээ. Паул өөрийгөө буруутайгаа мэдэж байв. Тэр өдөржин ганц ч үг дуугарсангүй. Сүүлчийн боломж. Шүн дахин нөмөрөхөд. Үе олон хүн загас амснараа хурж ирэв. Энэ удаа Паул зориг гарган ухарсангүй. Гэтэл гэрээс цамхгийн манаач шууд байшин руу ухарч хаалгыг дотроос нь төгжив. Паулыг ганцаарнг нь өөр цайдалд тулалдахаар орхилоо. Намайг хурдан оруул. Маргааш нь гэрээс цамхгийн манаач хаалгыг аажуухан нээв. Паул цусаар будагдсан нүүртэй шал дээр саажин сууж байлаа. Тэр шөнө юу туусныг хэн ч мэдэхгүй. Гэвч дараагийн тулаануудаар Паул эцэст нь жинхэнэ дайчин шиг байж чадлаа. Тэдний хамтын ажиллагаа улам чимээгүй атлаа нийцтэй болов. Гэвч Паулын дотор хорсол улам оргилсоор байлаа. Хэрэв хангамжийн усан онгоцыг хүлээх шаардлагагүй байсан бол тэр энэ новшийн гэрээс цамхгийн манаачийг төвчөхгүй байв. Өдөр хоногуд ээлж дараалан өнгөрсөөр Паулын сэтгэл улам бүр гажиж эхлэв. Тэр гэрээс цамхгийн манаачийг ажиглан сусын дагнатай өдөр бүр хэрцгий харьцахыг нь харна. Тэр бүх эс түүнтэйгээс цагаан хүчээр эзэмдгэж Паул хаяа утгагүй бодолд автдаг болов. Гэрээс цамхгийн манаач гаднах мангасуудаас ч илүү аимшигтай. Харин энэ олзлогдсон эмэгчин хүн загсыг тэр химжээшгүй зөөлөнд сайхан сэтгэлтэй гэж бодно. Өөрийн ирэхгүй. Паул сусын дагнад үгээр хэлхийн аргагүй сэтгэлтэй болжээ. Нэг өдөр Паул далайн эрэг дээр эндүүр мөнгөрч явсан худалдааны усан онгоцыг гинэт олж харав. Тэр дохионы бууг яаран шүүрч ав. Гэвч гохоо дарж амжаагүй байтал гэрээс цамхгийн манаач түүнийг хүчтэй дарж авлаа. Тэр мөчид Паул нөгөө хүний жинхэнэ санааг эцэст нь ойлгов. Манаач угаасаа соёлт нийгэмд буцаж очихыг хизээж хүсээгүй аж. Тэр зөвхөн эндээ өөрт үлдэж арлыг эзэмхийг л хүсдэг байжээ. ертөнцийг үзэн ядсан энэ ялагдагчтай нүүр тулах тусам Паулийн зэвүүцэл улам гүнзгийрэв. Харин сусын дагнатай харилцаанд улам татнассаар байлаа. Тэр энэ удаа чамд дахиад юу хийчихв? Өдөр хоног өнгөрсөөр тасралтгүй ширүүн тулаан тэдний нөөцийг аимшигтай хурдтай шавхаж байв. Хураас нь төмсөн ихтэй хагас сарл хүрэхээр байлаа. Хамгийн аюултай нь сум бараг Юролдо тулсан явдал байв. Нэгэн үүрээр Паул тагтан дээр зогсоод дурангаар тэнгисийг нэгжин ажиглаж байлаа. Тэгтэл холгүйхэн живсэн хөлөг урсан ирснийг санаандгүй олж харжээ. Манаач ганц хараад л танив. Тэр нь зэвсэг сум тээвэрлдэг хууль бус хөлөг байжээ. Хэд хоногийн өмнөх шуурганд хад мөргсөн бололтой. Нилээд эвтэйхэн наймаалцсны эцэст сум хэрэгслийг Паул өөрөө шумбан гаргахаар шийдэв. Харин манаач дээрээс нь хүлээж авч байхаар үлдлээ. Хүнд шумбалтын хувцас өмсөд Паул амжилттайгаар далайн Юролд хүрэв. Сүрсэн хөлгөөс тэр хид хідэн хайрцаг сум дараалан оллоо. Буцах гэж байтал хар сүудэр гинэт цойлон гарч ирэв. Паул зайлах завдалгүй далайн Юролд шууд савж унсан. Хэдэн зуун жин татах тэр шумбалтын хувцас биеийн дээр нь дарж огт хөдлөхгүй болгожээ. Аргаа барсан тэр аврах осыг хамаг хүчээрээ татав. Гэвч манаач аль хэдийн Паулийг сусын дагнатай дэндүү ойрцонд дургуйцаж осыг нь дээш татахгүй удсаар байлаа. Паул амь тавихын даваан дээр нэг хүн загас нүүрэнд нь наалдсан байхыг олж харав. Дараагийн агшинд шумбалтын хувцас нь өөрөө тайлагдаж эхэллээ. Ингээд Паул усны мандал руу 9 минут хөвөн гарч ирэв. Манаач илт өхүүлэхгээд байсан нь мэдэгдчихвээ гэж дүр эсгэн түүнийг завин дээр татаж гаргав. Энэ удаагийн шумбалтын олд санаанд оромгүй ариун байлаа. Хитэн хайрцаг сумнаас гадна
Хідэн бодол хүчтэй тесрэх бодис хүртэл байв. Манаачийн харцанд хорон санааг яс хийж, эргэнгүүтээ тесрэх бодисоо чулуун цамхгийн эргэн тойронд бүгдийг нь байрлууллаа. Тэр угаасаа энэ жигшүүрт хүн загснуудыг нэг мөсөн хүйс тэмтэрхээр санаархаж байжээ. Гэвч тэр хоёр хідэн шүн дараалан харуул зогссон ч хүн загснууд огт дайрсангүй. Манаач Лусын дагна. Өөрийнхөндөө мэдээ хүргэчихсэн гэж сэжиглэв. Паул амиа 50 хориглоогүйсэн бол Лусын дагна дахиад нэг зэрлэг зодуур амсах байлаа. Сансандаа хүрч чадаагүй манаач бараг галзуурах шахав. Тэр бүр гэрэлт цамхгийн том хаалгыг өөрөө онгойлгочихов. Тэгээд Лусын дагныг чирэн гадагш гаргалаа. Өөрийнхнөөсөө тусламж гуйлгах гэж түүнийг албатав. Түүний чарлах дуу улам яруу улам цөхөрсөн болох тусам нэг сүүдэр гинэт гарч ирэв. Тэгээд хормын дотор газарт савж унгалаа. Аз болж энэ хідэн өдрийн хатуу ширүүн тэмцлийн ачаар түүний тусааны чадвар нилээд сайжирсан байв. Тэр гинтийн дайрагчийг эцэст нь амжилттай нам дарлаа. Гэвч улам олон хүн загснууд гэрэлт цамхагт тулж иржээ. Тагтан дээр зогссон гэрэлт цамхгийн манаачийн харц галзуурсан мэт дүрлсэн. Бүх хүн загснууд гэрэлт цамхаг руу авирч гармагц. Тэр өчүүхэн ч тэнэгэлцэлгүй тэсэлгээг ажилууллаа. Маргааш нь Паул гэрэлт цамхгийн манаач хоёр ухаан орж сэрв. Эргэн тойронд нь хүн загснуудын цогцос дүүрэн хэвтэж байлаа. Өнгөрсөн шөнийн тулалдаа аимшигтай байсан ч маргах юмгүй. Энэ бол түүхэн дэх хамгийн том ялалт байв. Харамсалтай нь олцогдсон Лусын дагна өмнөр зогтчихжээ. Анхааралтай Паул нэг зүйлийг олж харлаа. Нэг хүн загсны цогцсон дээр зүйлс дүлгөөтэй байв. Тэгээд тэр эцэст нь ойлгов. Эдгээр амьтад ямар ч бодолгүй зэрлэг аратан биш байжээ. Тэдэнд сэтгэл бий. Бас нийгмийн бүтэцч бий. Харин энэ хядлагыг өөрийн гараар тэр өөрөө өдөөсөн байлаа. Шөнийн тэнгисийн салхи хүлээн. Паул гэрэлт цамхаг дээр зогсоод далай мангасуудын нам гүмхэн гаслах дууг байнга сонсно. Эр хүмүүс чанарын зэмлэлийг цааш твчиж чадсангүй. Тэгээд эрэг дээр очиж чулуугаар дугуй хүрээ босгов. Дараа нь Лусын дагны хамгийн дуртай тоглоомыг голтон тавилаа. Тэр ингэж хүн загснуудтай эвлэрэл эрхийг хүсв. Орой бүрий болох үед нэг бяцхан хүн загас болгоомжлон исэн дээр мүлхэн гарч ирэв. Паул тэрийг яг далайн ёроолд харж байсан эмтэн мөн гэж танилаа. Удалгүй. Зүгтсэн тэр Лусын дагнч мөн үзэгдэв. Бусад хүн загснууд түүнийг туйлын хүндэтгэн дагаж байгааг хараад Паул эцэст нь ойлголоо. Гэрэлт цамхгийн манаачийн барьж утсан жирийн нэгэн овгийн гишүүн биш. Харин хатан эсвэл омгийн тэргүүнтэй адил нэгэн байжээ. Тэгж байж л хүн загснууд гэрэлт цамхгийг улаарын дайрсаар байсан шалтгаан нь ил болов. Паул зэвсгээ хаяад хүн загснууд руу аажмаар алхлаа. Тэр үйлдэлээрээ өөрийн сайн санааг илэрхийлэхийг оролдов. Харин хүн загснууд хатнаа авч буцаан мөн эвсрэх бодолтой мэт харагдав. Гэтэл яг энэ найдвар төрсөн мөчид нэг их бууны сүм нисэн ирж бяцхан хүн загсыг газар дээр нь хөнөв. Арай хийж намдсан байдал дахин хормын дотор туйлын ширүүн болов. Паул цээжин дэх уураа дахин барьж дийлсэнгүй. Тэр эргэн гэрэлт цамхаг дээрх манаач руу дайрлаа. Гэвч хүч чадлаараа тэр арай л хүрсэнгүй. Эцэст нь нөгөөдөөсдөө зодуулж нав сунлаа. Тэр үед л Паул гэрэлт цамхгийн манаачийн жинхэнэ хэн болохыг мэдэв. Тэр чинь өмнөх цаг өөрийн ажиглагч байжээ. Олон жил тусгаар амьдарч эхнэрийнхээ уруултыг ч амссан аж. Тэр ертөнцөөс зогтвол өнгөрсөн бүх гашуун дурсамжаа мартаж чадна гэж бодсон байжээ. Гэвч энэ олон жил түүний амьдрал үхлээс дор өнгөрсөн байв. Ингэж бодсон гэрэлт цамхгийн манаач цөхрөн хаалгаа нийлээ. Тэгээд хүн загснуудад өөрийгөө газарт унгаалган тавьчихв. Нүд ирэмхийн зуур 6 сар өнгөрчээ. Дахиад нэг шинэ хүлэг тэр ганцаардмал аралд ирэв. Шинээр ирсэн Ахмад ажиглагч хаацсан талаар асуухад Паулийн өгсөн хариулт анх гэрэлт цамхгийн манаачийн хийж байсан үгтэй яг адил байлаа. Нэг жилийн турш эцэст төгсгөлгүй алга туйлын ганцаардлыг туусны эцэст тэр бүрэн утгаараа хоёр дахь гэрэлт цамхгийн манаач болж хуурчээ. Ингээд хүйтэн арьс киноны бүх үйл явдал энэ байлаа. Таалагдсан бол цаашидж анхаарал хандуулаарай. Дараагийн удаа уулзъя.